Сайн байцгаана уу? За, Мамтараас өнхтөө иргэн тавтай морилно. Ингээд 8 дугаар сарынхаа төлөв байдлыг ийм сайхан байгалийн иргэдээр аялаж явангаа та бүхэндээ бас зориулаад энэ байгалийн гоё энергийг цуг дамжуулаад дээрэс нь хүзрүүдээ гоё бас энергижүүлээд ингээд 8 дугаар сарынхаа уншлагыг эхлэхэд бэлэн болсон байна. За, мэдээж уламжлалт ёсоор 3 бүлэгтээ хуваасан. За, 1-р группийнхан маань бол энэхүү хөөрхөн алаг чулуу байгаа. За, энэ алаг чулууг 1-р группийнхан маань сонголтын хэрэгсэл болж байгаа. За, 2-р группийнхан маань бол энэ хоргын тоогоноос авсан. За, мэдээж зөвшөөрөл аваад гуйгаад авсан ийм чулуу байгаа. За, яг чулуу гэхүү эсвэл одоо хөрсөн магма гэхүү те. Хичнээн одоо 800 мянгаас сая жилийн өмнө дэлбэрсэн ч гэсэн одоо энэ хөрсөн магма бол энерги бол дуустдаггүй зүйл байгаа. Тэгэхээр маш хүчтэй энергитэй юм хөөрхөн магма байгаа. Тэгээ 2-р группийнхан маань энэ байна. За, 3-р группийнхны маань сонголтын хэрэгсэл бол ийм гоё улаан хүрэн өнгөтэй ийм элгэн чулуу гэж ярьдаг тийм. За, энэ 3 чулуунаас бүгдээрээ сонголтоо хийгээрэй. За, энэ сайхан байгаль их энэ хүчтэй гоё энергитэй уншлага болж байгаа учраас та бүхэн маань нэг их олон зүйл бодохгүйгээр зүрхээ сонсоод, мэдрэмжээ сонсоод 8 сард надад одоо хэрэгтэй маш чухал одоо зөвлөгөөнүүд юу байна? Миний энерги ямар байх вэ? Тэ би хэрхэн 8 сараа бас зөв зохистой болон азот хиймэртэйгээр даван туулах вэ гэдэг дээр гэж асуугаад сонголтоо хийгээрэй. Тэгээд уншлагаараа олццгаая. 1-р группийнхан маань уншлагатаа тавтай морилно. За, та бүхний маань за 8 дугаар сард ерөнхий энерги ямар байх вэ гэдэг дээр болохоор за Ten of Pentacles буюу 10-ын зоос маань дээш харж буусан. Энэ маань бол маш гоё энерги явж байгаа. 1-р группийг сонгосон буюу энэ алаг чулууга сонгосон үзэгчд маань болохоор харьцангуй 8 сард элбэг дэлбэг байхны идэж уух, өмсөж зүүх те мөнгө санхүү, цалин хөлс, урамшуулал, бонус ихтэй. За, магадгүй одоо ээлж амралтынх нь мөнгө нь бас орж ирж байгаа ч юм уу те. За, дээрэс нь гэр бүлтэй их холбоотой өв уламжлагдаж ирэх ямар нэгэн одоо юу гэдэг одоо уламжлагдаж ирэх нэг тийм үнэтэй цэнтэй тийм зүйлсэд штэ тийм зүйл эсвэл одоо эцэг их эмээ өвгийнхөө тусламжтайгаар үл хөдлөх хөрөнгөтэй болох ч юм уу гэр оронтой болох, орон сууц байшин байртай болох те машин техник бас орж болно. Гэх мэтлэн ийм гоё одоо элбэг хангалуун ийм гоё энерги байна. За, ийм энергийн цаана одоо яг нуугдж байгаа энерги нь юу вэ гэхээр за энэ орж ирсэн одоо бэлэг зэлтэнд ирсэн эсвэл эцэг эхээс бэлгэлсэн иймэрхүү зүйлс бол мэдээж маш хангалуун гоё сайхан байх боловч буруугаар ашиглах болохгүй. Тань дээр орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг одоо аль болох хадгалах, үржүүлэх гих зэргээр одоо илүү элбэг дэлбэг байлгана уу гэхээс манайхан маань одоо ад сурсан зүйлд эсвэл одоо хэрэгтэй хэрэггүй зүйлс буруу ашиглах үе гэдгээс бол бас тим энерги бол одоо даалт энерги нууцаар бол явж байна. Бусдаар бол манай 1-р группийнхан маань 8 сартаа харьцангуй маш гоё ноён нуруутай, бууртай сүртэй одоо үндэс хүрд маш сайн идэвхжлэлтэй их сайхан байх боловч одоо анхааруулж орж ирж байгаа даалт энерги нь бол Page of Pentacles доошоо харж бууснаар бол илэрч гарч байна. Тэгэхээр нөгөө аливаа одоо хөрөнгө оруулалт тань дээр орж ирлээ гэж бодоход эсвэл их хэмжээний мөнгө төгрөгтэй үнэтэй зэнтэй зүйл ирлээ эсвэл одоо юу гэдгийг орон сууц байртай машинтай боллоо гэхэд одоо энийг илүү сайхан өөртөө тогтвортой одоо энергийг нь тогтоож байлгаарэ. Одоо сайхан машинтай болчлоо гэхэд гинт одоо өөр машинаар солих ч юм уу тий гих мэтлэн зүгээр жишээ авахад нөгөө тухайн шин ирж байгаа зүйлийн энергийг нь өөртөө тогтоохгүйгээр одоо хувиргах зарах, борлуулах одоо өөр ядгийн тий иймэрхүү энерги яваад байна гэсэн үг. Дээрэс нь маш сайн төлөвлөх хэрэгтэй байна. Төлөвлөлт сайтай юмыг маш юм нягт нямбай юм төлөвлөгөөний дагуу хийхгүй бол ямар нэгэн зориггүйгээр бас сэтгэл хөдлөлөөр хандаж одоо альва
одоо орж ирсэн тэр эд баялагийг энергийг нь өөртөө тогтоохч чадахгүйгээр урсгах үе гэдэг ийм анхааруулга бол цуг орж ирж байна шүү. За бас нэгэн энийг нь болохоор Truth үзэр маань гарч ирсэн Shamanic Healing-ийн. Тэгэхээр манайхан маань бол бас л адилхан 8 сард ерөөхдөө үнэн зөв байх гэж хичээгээрэй гэдэг одоо мессеж бол энэ дээр орж ирж байна. За ерөнхий энерги нь бол юм байна. За би болохоор нөгөө дэвсгэрийн юм өвсөн дээр тавьсан болохоор маш их юм хөдөлгөөнтэй овон том байгаад гэж магадгүй. За тэгвэл дараагийн бүлэг асуулт нь болохоор 8 сард та бүхэн дээр ирэх сорилт сургамжууд яг юу байна вэ гэдэг дээр болохоор Hierophant үзэр маань гарч ирсэн байгаа. За тэгэхээр энэ 8 сард та бүхэн маань одоо юу гэдэг одоо дээр үеэсээ удмаасаа өвлөгдөж ирсэн соёл нь ямар вэ? Зан заншил нь ямар вэ? Тэ ураг төрөл эцэг эхээсээ эмээ өвгөөс авч ирсэн нэг тодорхой хэмжээний яг жанжин шугам гэж зүйл байдаг. Тэ тийм зүйлээ бас битгий мартаарэ гэж байна. Гэхдээ одоо юу гэдгийг тухайн одоо шашин шүтлэг байж болно. Эсвэл зан заншил байж болно, соёл байж болно. Тэр зүйлээ одоо бүр их мартах биш те. Бас дээрэс нь одоо орчин үед ямар болж байгаа билээ те. Одоо шууд ингээд одоо дагаж мөрдөх гэдэг зүйл биш. Одоо яг тэнцвэрээ олж юмн дээр одоо яг нюансыг олж ингэж хандаарэ гэдэг ийм мессеж бууж байна. Ерөнхийдөө болохоор хит чөлөөтэй байж болох ч гэсэн ерөнхий гол жанжин шугам нь одоо зан заншил өөрсдийнхөө шүтдэг шашин шүтлэг те өөрсдийнхөө соёлыг бас хадгалж яваарэ гэдэг ийм зүйл байна. Дээрээс нь энэ маань болохоор та бүхэн маань маш одоо 8 сард маш том юм итгэл үнэмшилтэй бас болохоор харагдаж байна. Одоо өөрийн гэсэн одоо шашин шүтлэгтэй ч юм уу тий итгэдэг тийм зүйлтэй болохоор байна. Шинэлэг мэдээллүүдийг олж авахар байна. 8 сард зарим хүмүүс маань болохоор боловсрлоо дээшлүүлэх тий одоо бакалаврын бол мастертай эсвэл доктор профессор болох ч юм уу тий иймэрхүү бас боловсруулалтаа ахиулах юм шинжтэй харагдаж байна. За дээрэс нь өөрийнхөө мэддэг мэдлэг бүхнээ бусдад тийм түгээх за магадгүй энэ нь болохоор сошиалар байж болно. Эсвэл зүгээр шууд физикал буюу багшаар ажиллах ч юм уу хин нэгэнд багшлах ч юм уу те мэдлэгийн юм түгээдэг шеэрлдэг ийм одоо үйл явдлуудыг бас илэрхийлж байдаг. За тэгвэл энэ маань голцоо юутай холбоотой вэ гэхээр энэ асуудал нь болохоор хүмүүстэй хамтарч ажиллах тал дээр бас сорил ирэхэр байна. Тэгэхээр одоо буруу хүнтэйгээ нөхөрлөх ч юм уу буруу хүнийхээ үгэнд орох ч юм уу те эсвэл одоо өөрийн одоо өдийг хүртэл итгэж явсан итгэл үнэмшил эсвэл одоо өдийг хүртэл нэг суучихсан байгаа соёл жанжин шугам гэдэг зүйлээс одоо тис эсрэг тийм танилтай болох ч юм уу те тэгээ түүндээ хэтэрхий их нөлөөлөлт автах иймэрхүү магадлал өндөр байна. Эсвэл одоо хамтарч ажиллаж исэн баг бүрэлдэхүүн эсвэл найз нөхөдтэйгөө бас жаахан таарамж муудах ч юм уу эсвэл хамтарч ажиллагаа болох ч юм уу иймэрхүү зүйл бас тохиолдох магадлалтай байна. Энэ маань өөрөө бас танд одоо сорил болж орж ирж байгаа гэдгийг ойлгоорой. За энэ сорилоосоо яг юунд очих вэ гэхээр Shamanic transformation гарч ирж байна. Тэгэхээр маш их юм хувьсэл өөрчлөлт одоо гүн дотоод өөрчлөлт бий болохоор харагдаж байна. Та өмнө нь яг гэдэг ямар хүн байсан те таны тэр итгэл үнэмшлүүд эцсийн мөн чанар тэгээ зөв байсан юм уу буруу байсан юм уу эсвэл таны шинээр олж аваад байгаа тэр зүйл үний юм уу худлаа юм уу гэдэг нэг өөрийн гэсэн нэг шин жанжин шугамтай болох юм зүйлийг болвол илэрхийлж байна. Дээрэс нь энэ дээр болохоор одоо юу гэдгийг манайхан 22-ын дугаарт байгаа юм л да. Тэгэхээр тэнцвэрийг илэрхийлж байгаа. Тэгэхээр нөгөө ер нь аливаа зүйлд маш тэнцвэртэй хандах хэрэгтэй. Шинэлэг мэдээлэл олж авлаа. Энэ маань ямар үнэн зүйл, ямар гой сонирхолтой зүйл вэ гэд энийгээ дагаад явах биш. Одоо хуучин одоо танд мэдчихсэн мэдлэгтэй нэг зүйл байгаа штэ. Тэрийг бас битгий мартаарэ гэдэг мессеж дахиж орж ирж байна. За тэгвэл дараа нь teaching гэдэг Shamanic Healing-ийн хүзэр гарч ирж байна. За энэ дээр болохоор бас яг түрүүн хэлсэн байгаа тий Hierophant-тэй яг нийцэж байна. Та бүхэн маань хувьсэлд орж ийн
шинэ одоо боловсрал эзэмшиж байна. Маш их одоо мэдлэг мэдээлэлтэй болж байна. Тэр зүйлээ бол бас бусдад ингэж зааж өгөөрэй, бусдад шеэрлээрэй гэдэг ийм зөвлөгөө орж ирж байна. Бусдад одоо шеэрлэх, бусдад мэддэг, чаддаг бүхнээ хуваалцах нь өөрөө таны сорил хагаад байна. Магадгүй одоо юу гэдгийг би болоогүй байгаа, би бэлэн болоогүй байгаа. Учраас би одоо хүнд юм заана гэж юу байх вэ гэдэг ч юм уу, өөрийгөө нэлийн дарсан тиймэрхүү зүйл та бүхэнд байдаг бол та бүхнийг аль хэдийн бэлэн болчихжээ гэж бас хэлж өгч байна шүү. За тэгэхээр 8 сард та бүхний маань анхаарах зүйл юу вэ? Тохио юу вэ гэдэг дээр болохоор 3 хүзэр дэлгэсэн байгаа. За base card-ос бол King of Pentacle маань доош харж буусан. Тэгэхээр та бүхний маань одоо яг энэ хүзэр маань болохоор зоосын үзэр доош харж бууж. Тэгэхээр энэ Page of Pentacle-ос доош харж буусан. Тэгэхээр та бүхэн маань яг зөвөр шууд утгаараа бол хэрэггүй зүйлд хөрөнгө зарцуулах ч юм уу дээрэс нь газардуулахгүй болох магадлал маш өндөр байгаа байна. Маш гоё буйртай суурьтай ийм энерги байгаад идэг. Энэ энергийн цаана нууц энерги нь тэр гоё буйр суурай, тэр гоё одоо үндэс хүртээ, тэр гоё одоо газардалгаа алдах гад байх шиг байна. Тэгээ энэ маань болохоор яг юун дээр гарч ирээд байна гэхээр ерөөсөө материалын зүйл, үнэт одоо хөрөнгө мөнгөний ийм тал дээр болохоор газардуулахгүй болох гэдэг. Тэгэхээр магадгүй одоо юу гэдгийг таны хэрглэж байгаа одоо санхүүгийн хэмжээ ч юм уу эсвэл таны хэрглэж байгаа хөрөнгүүдийн хэмжээ одоо маш хангалттай их болох юу гэдгийг цалин маш их авах ч юм уу урамшуул маш их авах эсвэл одоо уламжлагдаж одоо үнэт зүйл ирэх энэ зүйл дээр тулгуурлаад газардлаггүй болоод буруу одоо хуваарлт хийх одоо төлөвлөгөөгүй зорилгогүйгээр ажиллах ийм зүйл дээр аягүй их анхааруулга бас ирээд байна. Тэгэхээр энэ зүйл бол өөрөө анхааруулга байх нь шүү. Газардуулга алдах үе гэдэг дээр за тэгээ буруу одоо бизнес руу орох үе, ад сорьсон бизнес руу орох үе гэдэг ийм анхааруулга орж ирж байна. Тэгээ аль болох алсын харааны хүзэр маань одоо энэ бол өөрөө third eye chakra шүү дээ Тэгэхээр нөгөө мэлний хүрт маань ингээд доошоо харцсан байгаа байхгүй. Тэгэхээр та бүхнийг ерөөхдөө бол төлөвлөөгүй зүйлээ битгий хий. Төлөвлөгөө гаргаж иж хийгээрээ төлөвлөөгүй зүйлээ ерөөхдөө бол хийх гэхээсээ илүү одоо юу гэдэг нарийн ширийн бодож нэвтэлж үзчихэж хийхгүй бол одоо муухраар гэдэг хар ухаанаар муухраар ад сорьсон ийм зүйлд бол бас битгий ихтэх ороорой гэдэг ийм анхааруулга ирж байна шүү. За 8 сард болохоор та бүхнийг маш их уншихыг бол зөвлөж байна. Тэгэхээр бас мэдлэг мэдээллийн гоё энергинд цуг явж исэн учраас та бүхнийг шин шинэлэг одоо сэтгүүл, ном, өөр юу гэдгийг подкаст юу ч байж болно. Энэ маань бол заавал ном гэдэг утгаараа биш. Маш сайн унш, маш их мэдлэг одоо өөртөө ав тэгээд түүнийгээ бас бусдад шеэрлээрэй гэдэг энэ мессеж дахиад л явж байна. Тэгэхээр энэ маань ингээ 3 удаа ингэж орж ирж байна. За бас нэг анхааруулах зүйл бол anger буюу уурын хүзэр байгаа байна. Тэгэхээр та бүхэн маань газардуулга алдах ч юм уу юу гэдэг газардуулахгүй болох эсвэл үндэс хүрд хитгэхээрээ бас маш их ууртай болдог. Тэгэхээр ийм уур уцаараар аль зүйлийг битээ шийдээрээ уур уцаар гарах юм бол түүнийг аль болох хурдхан одоо замхруулах тийм үйлүүд бас хийгээрээ. Одоо хамгийн энгийн зүйл нь бол амьсгалын дасгал байна. Уураар аливаа зүйлийг шийдэхээс бас их татгалзаарэ гэдэг ийм дохио болж бас орж ирж байна. За энэ дээр болохоор 22-ын трансформашн байгаа. Тэгэхээр 22 дээр бол тэнцвэрийг маш сайн анхаараарэ гэдэг ийм дохио бас цуг явж байгаа. Тэгэхээр тэнцвэрээс гадна 22 чинь 2 дээр нэмэх нь 2 өөрөө 4 болж байгаа. Тэгэхээр 4 бол өөрөө таны одоо өөрийн тань үндэс хурд дээрээс нь амьдралын яг нэг ийм төшиг тулгуур одоо юу гэдгийг хундаан болох тийм зүйлсээ бол яг энэ 8 сард та бүхэн бүтээж чадах нь өөрсдийн одоо шинэ гэр орныг шинэ унаа тэргийг одоо амьдралд яг
хундаан болох зүйлс өөр юу байдгийг яг тэр зүйлээ эсвэл хоошид одоо маш олон жил хийх ажилдаа орох ч юм уу, шинэ ажилдаа орох ч юм уу тийм амьдралын суурь хэрэгцээнүүдээ бол хангах бүрэн боломж энэ 8 сард бол байгаад байна гэдгийг бас илтгэж байгаа шүү за. Окей, тэгэхээр за дараагийнх нь болохоор та бүхний маань амьдралын яг ямар чиглэлд хөдөлгөөн орохоор байна вэ гэдэг дээр 4 карт суулсан байгаа. За энэ дээр бол innovation хөзөр гарч ирсэн, life and career тэгээд Seven of Cups гарч ирээ. Дараас нь Ten of Cups гарч ирээ. За ингээд timing oracle-аас болохоор sooner than expected гэдэг хөзрөөр гарч ирсэн байна. За тэгэхээр энэ 8 сард та бүхний маань яг ямар чиглэл дээр амьдралын яг аль талбар дээр нэлийн том өөрчлөлтүүд орж ирэх вэ гэдэг асуулга тавьсан байгаа. Тэгэхээр энэ дээр бол за innovation хөзөр гарч ирсэн. Тэгэхээр энэ дээр өгж байгаа мессеж нь бол ер нь бол та өдийг хүртэл бас л план явж байна. Өөрийнхөө төлөвлөгөөнүүд дээр тодорхой хэмжээний хөдөлгөөн оруулахаар байгаа юм байна. Шинэ стратеги, шинэ бодлого, шинэ стратегиэр бас явахгүй бол хэтэрхий хуучинсаг байх нь уу да гэдэг ийм зүйл мессеж орж ирж байна. За энэ маань болохоор амьдралын аль талбар дээр юм гэхээр хоёр үзүр дээр капсууд гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань болохоор өөрийн сэтгэл хөдлөл зүн савин сэтгэл зүйн тал дээр бол маш том өөрчлөлтүүд гарах нэ. За маш олон одоо сонголтуудтай нүүр тулах хэд олон боломжууд танд одоо нэгдэх нэг биш нэлийн хидтэй. Тэгээд олон шийдвэрүүдийг гаргах болно, олон сонголтуудыг гаргах болно. Энийгээ дагаад одоо юу гэдгийг сэтгэл зүй бол өөрөө хэтэрхий одоо хөөрөх гээд байх магадaltaй. Тэгэхээр бас л нөгөө энэ дээр гарсан манайхан маань болохоор айгуу гоё үндэс хүртэн тэнцвэртэй юм шиг ихэлсэн ирнэ. Яг даалт энэ энерги нь бол ерөөсөө тэнцвэрээ алдах гээд байна. Юмд хэтэрхий одоо юу гэдгийг бартах гээд байна. Одоо юу гэдгийг хэтэрхий ер нь альваад бол одоо бартсан, өнгөрсөн, хөөрсөн, бодлогогүй алхмуудыг хийх гэсэн иймэрхүү аюулууд бол маш гарах гэдэг юм шүү. Энэ дээр бас дахиад анхаараарай. Тэгээд маш олон боломж сонголтууд бол та бүхэн дээр бол ирэхээр харагдаж байна. За дээрэс нь зүгээ явчих. Та бүхэн зүгийг яг харсан баха. За энэ бол яг nature бичлэг. Тэгэхээр одоо ямар нэг edit ороогүй. За stop юм болж байна. Sorry. За дээрэс нь болохоор Ten of Cups гарч ирж байгаа. Тэгэхээр гэр бүлийн хүзрийн. Тэгэхээр шинээр одоо хормоо хийх ч юм уу эсвэл одоо сүнсний нэгдэл хийх гэр бүлтэйгээ маш их цагийг өнгөрөөх. Магадгүй яг 1-р группийг сонгож байгаа хүмүүс маань болохоор яг 8 сард ээлж амралтаа бас маш их авсан хүмүүс энэ группийг сонгосон байх гэж бодож байна. Яг тэгвэл энэ хамгийн анхны хүзэр чи өөрөө бас энэ гэр бүлээрээ элэг бүтэн дээрээс нь маш гоё юм одоо эд баялагтай аз жаргалтай юм дутуу зүйл ерөөсөй байхгүй бүх зүйл нь яг юм хандсан пул байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл зүй хүртэл маш гоё юм пул байх нь маш аз жаргалтай бүл нэмжиж болно. Бас хорим найраа хийхээр байна. За дээрэс нь гэрлэх санал авч болно. За тэгээ эцэг гэхээс ирж байгаа ямар нэгэн тусламж гэж бас ярьжсэн өв дамжиж ирсэн зүйлгээд энэ дээр бол бас эцэгийн хэмээ өгөөс нь заавал материалын зүйл гэхээс илүү дээрэс нь сэтгэл зүйн маш том тусламж үзүүлэх зүйл байж болно. Жишээ нь хорим найрыг нь хийж өгье гэдэг ч юм уу хормыг нь хийж өгт нь туслах ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бол гарч ирж шүү. Энэ бол үнэхээр гоё эрэг хүзэр байна. За энэ бүх өөрчлөлтүүд нь яг хизээ болохоор ингээд timing oracle-аас асуусан. За энэ дээр бол sooner than expected. Ерөөсөө тун утгагүй. Ерөөсөө энэ бичлэгийг үзээл тэр 7 хоногтой ч юм уу хэдхэн хоногийн дараа тун утгагүйгээр ийм сайхан зүйлс сэтгэл хангалуун зүйлс тохиолдохоор байна. Тэгээ энэ уншлага дээр та бүхэн манд ерөөхдөө бүх зүйл маш гоё эерэг гараад байна. Анхааруулах ерөөсөө хэдхэн зүйл байгаад байгаа тэдрийг та бүхэн манд сайн анхаараарэ. Газардлахгүй болж болохгүй, хитрхи өнгөрч болохгүй, хитрхи одоо баярхаж болохгүй, хит эгонд автаж болохгүй аливаа зүйлийг төлөвлөгөөгүйгээр
огтхонч хөдөлж хийж болохгүй гэдэг нэг энэ гоё дүүрэн фул энергийн цаана нууцлагдмал нэг юм хувирах гээд байгаа энерги яваад байгаа гэдгийг аль хэдийн ойлгочихсон байх гэж бодож байна. Тэрийг маш сайн хараарай. За ингээд яг сүүлийн асуулга нь болохоор 8 сар та бүхэн сэтгэл зүй болон бие махбодын хувьд яг ямар төвшөнд хүрсэн байх төлөвтэй харагдаж байна гэдэг дээр за импер хүзэр маань бол өөрөө уруу харж буусан. Тэгэхээр энэ дээр бол өөрийн эд баялаг болон өөрийн хүчээ буруу ашиглах хэтэрхий их юу гэдгийг хувийн ашиг сонирхол дөртөх, шуналтаа автах, ээг орох иймэрхүү зүйлүүд бол гарч ирж шүү. За энэ бол угаасаа өмнө нь хилцэн зүйл байгаа. Бас баттгаал гарч ирээд байна манайхаа. За тэгээд автаа холбоотой амар нэгэн үйл ойлголцолд хүрэх ч юм уу те асуудалтай автагаа болон өвөөтөгөө гэсэн үг те эрэгтэй хүнтэй. За нөхөртөгөөч байж болно. Ах байж болно. Ажлын юу байж болно, захирал байж болно, дарга байж болно. Ер нь бол эрэгтэй хүнтэй холбоотой харилцааны болон үзэл бодлын зөрчил гарах магадaltaй. Эсвэл юу гэдэг эрэгтэй хүнээс хамаарсан ямар нэгэн энерги ирэх магадaltaй харагдаж байна. Тэгэхээр аль болох газарчлахтай байх хэрэгтэй байна. Хэтэрхий энерги тань хэтэрхий шатах магадaltaй байгаад байна. Тэгэхээр энэ хүзэр маань бол ерөөхдөө энэ anger гэдэг хүзэртэй холбогдож байгаа. Тэгэхээр маш их юм юу гэдгийг энерги тань ихтээд үндэс хүрт ихтээд ийм шаталт явагдаад burnout явагдаад тэгээд уур уцаар жоохон ихтэй байх гэдэг учраас аль болох тийм дага гол харагдаж байна те ус голтой маш гоё ойрхон байгаарэ. Ус бас мэдээж сайн уугаарэ. За тийм мэдээж угаасаа үндэс хүрт хэтэрхий ихтэх магадлал маш өндөр байгаа дээ. Хардаа манайхаа ерөөсөө энаараа үндэс хүртний хүзрүүд маань дандаа доош хараад байгааз эхлээд дээшээ харсан. За дээшээ харах төлөвийг нь та бүхэн бол ойлгоцсон байгаа. Ийм гоё эерэг энергийн зүйл болох гэдэг гэдгийг бол ойлгоцсон байгаа. Гэхдээ энийг буруу ашиглах юу гэдгийг энергийг нь авч үлдэхгүй ямар нэгэн байдлаар үйл хөдлөл юугүй төлөвлөгөөгүйгээр хийх юм бол энаараа үндэс хүрт чинь хэтэрхий ихтэх гээд байна. Ихтгээрээ ингээд burnout хийх гээд байна. Хүмүүстэй маргалдах гээд байна. Уур уцаар ихтэй болох гээд байна тий. Дээрэс нь юу гэдгийг хүмүүстэй эрэгтэй хүнтэй маргалдах гээд байна. Автагаа өвөөтөөгөө за дарагтайгаа ахлагтайгаа маргалдах гээд байна. За иймэрхүү зүйлүүдээс бас анхаарал өгөөрэй гэж гарч ирж байна. За дээрэс нь болохоор Six of Cups маань доош харж буусан. Тэгэхээр 8 сарын яг төгсгөлд та бүхэн маань жаахан өнгөрснөө дурсах тий. Алтаа оноогоо тэнцүүлэх юу гэдгийг эргэн санах тий, эргцүүлэх, бодох өнгөрснөө маш гоё дурсах тий, ирээдүйнээ нэг жаахан санаа зовнison нэг тиймэрхүү байдалд орох ч юм уу, жаахан ийм орох гэж хэлэх юм уу тий. Иймэрхүү байдалд орох магадaltaй. Гэхдээ энийгээ дагаад маш том өсөлт хийсэн байна. Сэтгэл зүйн хувьд маш том өсөлт хийчихсэн байх болно гэдгийг илтгэж байна. За зарим хүмүүс маань бол гадагшаа төтгшөө явах тий гэрээсээ хол явах. За энэ маань бол бас энэ хөзөртөөгөө бас нийцэж байна. Ээжээ. За зүгээ яваад энэ sorry манайхаа энэ хөзөртөө нийтэж. Гэрээсээ явах гэдэг нь үндсэн гэрээсээ яг тусдаа гарах ч юм уу тий энэ хурим найр. Ерөөсөө нэгдүгээр группийн маань бол хурим найраа хийх, шинэ гэр оронтой болох тий нүүх иймэрхүү хүмүүс байна. Яг хөө цөөн хэдэн хүмүүсийн хувьд бол бас гадагшаа явж болно. За ийм энергид бол харагдаад байна. За rest хүзэр гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань бол аль болох тайван байгаарай гэж. Angry эсрэг rest. Тэгэхээр аль болох тайван байгаарай, бас гоё амраарай, өөрийгөө хэтэрхийх битгий шахаарай гэдэг зүйл гарч ирж байна. Garden хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр 8 сарын төгсгөлд та бүхэн маань жоохон энерги буруу ашиглах юм бол маш их burnout хийчихсэн, хүмүүстэй маргалцсан, ууртай уцаартай тий. Тэгээд маш их юм ачаал авсан ийм сар болох гээд байна. Тийм учраас энийг бол хэдүүлээ энерги нь хувиргах бүрэн боломжтой гэдгийг бас хэлж байна. Тэгэхээр хэтэрхий их баардан буюу ачаа бас хэтэрхий их бити үрээрээ гэж бас хариулж байна. Тэр маань болохоор юу гэдгийг хүмүүст үгүй гэж хэлэхгүй байх тий. Хүн болгонд туслах гээд өөрийгөө хаях ч юм уу, гээх ч юм уу. Иймэрхүү зүйлээс битгий гаргаарэ гэж бас зөвлөж шүү. Аль болох гоё тайван, амар амгалан айгүй гоё тайван хэмнэлтэй байх байж 8 сараа өнгөрөөгөө гэж бас хэлж байна.
За окей. Нэмэлтээрээ болохоор та бүхэнд юу харж өгөх вэ гэхээр за нэмэлтээр 8 дугаар сард та бүхний маань ажил карьерт ямар ахиц гарах боломжтой вэ? Ажил карьер дээр ямар боломжууд ирэх вэ? Түүнийг хэрхэн ашиглах вэ? За шинэ ажил хайж байгаа хүмүүстэй зориулаад ойрын үед яг танд тохирох боломж гарч ирэх үү гэдгийг энэ үзэж өгье. За мэдээж хүн хоорондын харилцаа болон хайр дурлалыг нь болохоор синглчүүдээ болон гэр бүлтэй хүмүүстэй зориулж яг энергийг нь харж өгье. За санхүү мөнгө санхүү дээр болохоор 8 дугаар сард мөнгө санхүү яг ямар байдалтай байх вэ? Хэрхэн өөрчлөгдөх вэ? Шинэ орлого боломжийн яг суурь нь хаана тавигдаад байна? За санхүү дээр бас анхаарах зүйл нь юу вэ гэдгийг харж өгье. За ингээд дараа нь болохоор таны яг дотоод ертөнд таны сэтгэл зүй яг intuition буюу одоо юу гэдэг зүүн совин тал дээр таны одоо сэтгэл санаа яг хэрхэн хэлбэлцэх гээд байна, юунд анхаарах гээд байна, юуг нь тайвшруулах уу, юуг нь орхих уу гэдэг зүйл дээр зөвлөгөө авъя. За сэтгэл зүйн үед яг таны дотоод өөрчлөлт яг юу хүлээж ийн гэдгийг бас харж өгье. За дээрэс нь хувь хүний хөгжил тал дээр нь бас яг та бүхний маань зорилго гэдэг нэг зүйл байгаа. Тэр зорилготой хүрэх зам дээр яг ямар алхам чухал байна вэ гэдгийг харж өгье. За тэгээ 8 сард өөрийгөө хөгжүүлэхэд танд ирж байгаа ямар дохио байна гэдгийг харж өгье. Тэгээ юунд төвлөрвөл үр дүн маш сайн гарах вэ гэдгийг харж өгье. За тэгээ бонус олгоод 8 сарын турш таны авсан алхмуудын үр дүн ямар байхаар байна. За таны хийх одоо сонголтуудын үр дүн яаж илэрхээр байна вэ гэдгийг бас харж өгье. За ингээд энэ зүгийг яг дагаад байна манайхаа. Тэгээ яг энэ та бүхний уншлага дээр болохоор энэ зүгийг ерөөсөө салахгүй байна. Тэгэхээр зүгийн одоо юу гэдгийг утга яг юу вэ гэдэгтээ бас тайлбар хэлж өгье. Бурхан минь ээ. За яриулахгүй нэ. Тэр маань болохоор зүгийн болол өөрөө яг энэ дээр байгаа зүг. Окей. Та бүхэн маань шоргоолж зүгийг харж байна. Хамгийн ажилсаг амьтад байгаа. Тэгэхээр 8 сард бүр ажлыг умалзуулаад өгөх нь байна. Маш их ажилласан үр дүн гарсан. Ер нь бол маш том хэмжээний юм трансформашн буюу ийм өөрчлөлт хийх ийм сар байгаад байна. За энэ хартаа энэ ийм нисдэг шавжууд одоо жишээ нь энэ трансформашн дээр болохоор яг ингээ эрвээхийн ингээд нэг юун дотор байдаг шүү дээ. Ийм бүрхүүл үүсгээ тэндээсээ дэлбэлж гардыг штэ. Яг тэр нэг бүрхүүл нь ингээд нэмгрээд дэлбэлж гарахын яг өмнөх үе яагаад байхгүй энэ 8 сар тэрийг бас илтгэж байна. Тэгээд маш их ажиллах нь байна. Тэр хитрхи их одоо ажиллах хөдөлмөрлөхөөсөө болж одоо юу гэдгийг бас дээрээс нь зөвхөн өөрийнхөө ажлыг биш бусдын ажлыг ч гэсэн өөртөө дахиж аваад л маш их юм баардан буюу ачаа ингээд өөртөө үүрхээс бас сэргийлээрээ тэгээд хит их rest буюу амралт өөртөө өгч чадахгүй бол одоо anger үүснэ, уур уцаар омог үүсгэнэ. Тэгэхээр зүгийн ингээд салахгүй байгаа нь та бүхнийг маань 8 сард битгий уурлаарэ, аль болох уураа дараарэ, аль болох тайван байгаад амраад өгөөрэй гэдэг зүйлийг бол илэрхийлж байна шүү. Тэгээд 1-р группийнхандаа амжилт хүсье. Тэгээд хотод очиад бүүнээрөө уулзъя. Дээрэс нь мэдээж энэ уншлага нэмэлттэй байгаа. Нэмэлтэн дээр бас уулзахын эрүүл тавья. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. 2-р группийн маань уншлагатай тавтай морилно. За ерхий 8 сарын энерги нь болохоор за 9 сава буюу 9 of Wands маань уруу харж буцаан. За тэгэхээр энэ дээр болохоор 8 сарын ерөнхий энерги нь болохоор хитрхи их манах маань зөрүүдлэх гээд байх тий. Алаа нэг зүйлд маш их юм туйлширсан. За дээрэс нь гал эрчим бас ихэтсэн. Хит ихэтсэн, хувилгын хүрдний идэвхжил хитрхи их явагдчихсан. Иймэрхүү энергитэй байхаар харагдаж байна. Дээрэс нь аливаа зүйлд одоо юу гэдгийг нэг бол бууж өгөх, нэг бол бууж өгөхгүй зөрүүдлэх одоо хорвоо ертөнцөөс ирж байгаа энергитэй тэрсэлдэх эсвэл зүгээр сорил байхад түүн дээр бүдэрч бууж өгөх ч юм уу тий. Иймэрхүү яг нөгөө аливаа зүйлийн хоёр талын туйлыг барих гэдэг байх. Ийм шинжтэй харагдаж байна. Нэг ясны жаахан юу тэнцвэргүй гэсэн үг. Гэхдээ энэ маань болохоор одоо юу гэдгийг бодол санаа болон сэтгэл зүй гэхээсээ илүү үйл хөдлөлтөр гэсэн үг. Альва хийж байгаа ажлынхаа яг үр дүнд хүрхийн даваан дээр бууж өгөх ч юм уу тий. Эсвэл угаасаа
таны ажил биш явах ёстой зам мөр биш байхад одоо яг түүнтэй тэмцээд өөрийгөө одоо хэтэрхийх шархлуулад тухайн ажлаа хийгээд байх гэдэг ч юм уу те яг ийм хоёр зүйл ийм туйл дээр байгаад энэ туйлшраад байна гэдэг ийм энерги явагдаж шүү. За үйл хөдлөл учраас би ямар нэгэн хийж байгаа бизнес болон хийж байгаа ажлыг нь ажил гэж би бол ойлгож уншиж тайлж байна. За дараагийн энерги болохоор яг шинэ үйл хөдлөл авах гээд шинэ хөдөлгөөн хийх гээд түүндээ одоо юу гэдэг зориг мох стад гэх юм уу? Шинэ аяллыг шинэ хөдөлгөөнийг шинэ санааг хэрэгжүүлэхээс хэтэрхий их айх хэтэрхий тавтай тухтай бүстэй байгаа ийм хүмүүс маань бол 2 дугаар группийг сонгосон байна. Тэгэхээр тань дээр шинэлэг одоо санаа юу орж ирж ийн тэрийгэ хийхээс хэтэрхий их айх одоо риск буюу рискийг юу гэдэг юм нөхөн эрсдэл те эрсдлээ маш их бодоод байгаа. Ийм хүмүүс байна. Тэгэхээр одоо байгаа газраасаа цаашаа явах, цааш нэг алхах ийм зүйлүүд бол ерөөсөө хийхгүй. Яг л бодлогошрол байгаа л яг л нэг л бүстэй байгаад байгаа ийм энергийг бол илтгэж байна. Тэгэхээр 8 сард яг энэ энерги дээрээ ямар зөвлөгөө ирэх нь бүгдээрээ харъя. За бас нэг дотоод энерги дээр болохоор хувийн одоо сэтгэл зүйн өсөлт хийхээр харагдаж байна. 8 сард та бүхэн маань сэтгэл зүй маш том хөгжил өсөлтийг бол хийхээр харагдаж байна. Та бүхний сэтгэл зүй дээр ийм гоё том нар буухаар бол харагдаж байна шүү. За энэ бол маш гоё эерэг өдөр байлаа. За ерөнхий энерги нь бол ийм байна. 8 сард ирж байгаа сорил сургамжууд бол за энэ дээр 4 of Cups гарсан байна. 10 of Wands гарсан байна. За Anger хүзэр гарсан байна. За Anger бол 1-р группийн дээр бас гарч ирсэн. За тэгээд энэ 10 of Cups 10 of Wands-ыг харахад бол бас адилхан Wands гарч ирж байна. Тэгэхээр та бүхний маань хийж байгаа ажил төрөл одоо үйлдэж байгаа үйл хөдлөл дээр бол нэлийн бас burn out хийхээр байна. За сорилын хувьд бол Бурхнаас 29-нд танд боломжийг бол өгөх юм байна. Тэр боломжийг харин олж авах маань өөрөө сорил олж гарч ирэх нэ. Маш гоё сайхан боломжийг өгч байна. 8 сард та бүхэн маань хэтэрхий их одоо сөрөг зүйлдээ бас төвлөрөөд те хэтэрхий их чамлаад яг л ингээд те 4 аяхтай болох байтал 3 аяг урд нь байна те яг нэг дутуу ингээд ууралцсан те гомдцсон одоо ингээд нэг аяггүй яахын энэ гэж мэгээ те ингээд амир хөөрхөн ингээд сууж байгаа сте тэгтэл хажууханд нь нэг жаахан баруун тийшээ харчхад л ингээд нэг аяг уг нь бол ингээд байгаад байгаа байхгүй Бурханаас тэнгэрээс сахиусан тэнгэрээс ингээд нэг аягыг нь бол өгөөд байна те тэгэхээр ингээд аливаа зүйлд яг ингээд цухалтахгүйгээр 8 сард жаахан илүү эергээр тэгээд бас илүү боломжийг хайгаарэ гэдэг мессеж өгч байна. Яг хөө зүгээр нөгөө талаас нь ярихад бол 8 сард ингээд боломжийг алдах гад байна гэдэг юм анхааруулга яваад байна. Тэгэхээр энэ маань өөрөө ямар сургамж болж байгаа вэ? Сорил болж байгаа вэ гэхээр 29-нд та бүхэнд боломж олох нь тэрийг харин олж авч чадах хэсэг нь та бүхний сорил болж гарч ирж байна шүү. За дараагийн нь болохоор 10 of Wands гарч ирсэн. Тэгэхээр 10 сард маш их юм уучлаарай 8 сард тий 8 сард маш их юм ачаал ихтэй байх нь өөрийн болон өрөөлийн одоо ажлыг ингээд хийхтэй. Энэ маань болохоор өөрөө дурандаа авч явж гин үү? Эсвэл одоо юу гэдэг магадгүй одоо юу гэдэг нэг хүний ажлыг тань дээр ингээд нэмэлтээр даалгаад байдаг ч юм уу те эсвэл одоо 5 хүн хамт ингээд тавлан ажилладаг байхад нэг нь одоо амралтаа аваа явцсан ингээд 4 хүн 5 хүний ажлыг хийх ч юм уу иймэрхүү зүйлүүд бол бас тохиолдохоор харагдаж байна. Тэгэхээр ажил төрөл дээр бол бас нэлийн ачаалтай байх нь энээсээ болж бас бурнаут хийх гээд ах стрессдэх те энэ нь ингээд танд маш их юм асуудал болж мэдрэгдэх тэгээд энээсээ болоод за энгэр буюу одоо тий уур уцаар орох бурнаут хийх энэ бол яг цэвэр бурнаутын хүзэр байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл тохиолдох нь одоо юу гэдгийг энэ зүйлээс өөрийгөө тайван энерги алдгүйгээр авч гарч чадах уу эсвэл яг одоо тий шаталт
шаталт одоо энерги шаталт хийгээд тэгээ энэ дээрээ одоо уур зараа мөгтөө орох нь гэдэг ийм сорил бол бас орж ирж байна. За манай 2 дугаар группийнхнийг сонгосон хүмүүс маань болохоор анхаарах зүйл нь юу вэ гэдэг дээр болохоор Nairo Vance гарч ирсэн. За та бүхэн дээр ерөөсөө битүү ингээд энэ араа манайхаа шаталтай өгөх гээд байна. За та бүхний угаасаа сонгосон элемент хүртэл өөрөө маш юм одоо юу гэдгийг халуун чанарын тий өндөр энергитэй магма байгаа шүү дээ тий. Тэгэхээр манайхан маань болохоор ямар нэгэн ажлын ачаалал, үйл хөдлийн ачаалал авснаасаа болж шаталт их гээд байна. Тэгэхээр энэ дээр анхаарах зүйл бас болж орж ирж байна. Vance буюу саваа маань орж ирж байна. Тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг зүрхэн үртэй бас хаах үе өөрийгөө хайрлахгүй энэ чинь өрөөлийг бас хайрлаж чадахгүй тий бас дээрээс нь өрөөлөөс хайр авч чадахгүй түүндээ бас одоо бухимдах тий стресстэй ийм зүйл гарах үе дээрээс нь эсэргүүцэл буюу одоо зөрүүд зан энэ дээр бас гарч ирсэн. Тэгэхээр манайхан альваа зүйлд хин нэгнийг эсвэл одоо бүлэг хүмүүсийг эсвэл одоо дүрм журмыг хэтэрхий их эсэргүүцэх хэтэрхий их альва зүйлд одоо туйширч зөрүүдлэхээс бас нилээн сэргийлээрээ энийг бүр анхаарч аваарэ гэдэг ийм зүйл гарч ирж байна. Тэгээд хатуг зөөлнөр гэдэг шүү дээ бүгдээрээ аль болох юм тайван зөөлөн байхыг хичээгээрээ энэ 8 сард хит одоо хатуу чанга байж болохгүй шүү, зүрхэн үрдэ хааж болохгүй шүү гэдэг ийм анхаарал гарч ирж байна. За энэ дээрсээ болохоор health check up буюу 8 сар та бүхэн маань эрүүл мэндэд маш сайн анхаарах хэрэгтэй байна. Ямар нэгэн одоо эрүүл мэнд дээр шинж тэмдэг илэрх юм бол тэрийг одоо шууд ач холбогдол хөгж аваад шинжилгээнд хамрагдах эрүүл мэндэ үзүүлэх байх гээд байх хинэггүйтэд байх юм шинж харагдчихээн. Тийм учраас доош харж босор шүү дээ. Тийм учраас та бүхэн манаас аль болох боломж гаргаад эрүүл мэндээ бас анхаараарай. Тэгээ энэ зүрхэн хүрдний юу гарч ирсэн учраас бас зүрх болон зүрхний эргэтэн системүүд дээр бас энэ 8 сард анхаараарай гэж гарч ирж байна. Сүүлийн үед бас зүрхээр өвдөх те зүрхээр хатгуулах иймэрхүү зүйл ажиглагдсан бол энэ дээр бас анхаарахгүй болохгүй шүү гэдэг ийм тохио болж анхаарах зүйл дээр гарч ирж шүү. Тэгэхээр энийг бол бас ач холбогдол өгч бас сонсож хэрэгжүүлээрэ гэж хэлмээрэн. За letting go бас гарч ирсэн анхаарах зүйл дээр. Тэгэхээр аливаа зүйлийг юм болгоныг деталь болгоныг ажиглаад деталь болгоныг ач холбогдол өгөөд тий юм болгоныг ингэж одоо өөр дээрээ тусгах, хүлээж авах юм имзэг байх тий. Тэгээ бас дээрэс нь одоо хар яар гэдэг шүү дээ. Им хатуу чанга байх гээд байна шүү. Тэгэхээр энэ дээр бас анхаараарэ. Тэгээд тавьж явуулах зүйлийг тавьж явуулаа. Бурханд даатгахын тий хорон ертөнцийн даатгахын даатгаа ингээд хаяхын хаяад авахын аваад гэж ярьдаг шүү дээ тий. Яг тийм байгаарэ гэдэг ийм анхааруул гарч ирж байна шүү. За дараагийн асуулга болохоор 8 сард таны яг амьдралын аль талбар дээр том сэдвүүд хөндөгдөж одоо үйл явдлууд болох өөрчлөлтүүд орох вэ гэдэг дээр болохоор за life and career-ийн драма үзэр гарч ирсэн. За энэ дээр болохоор ажлын газар дээр гэж онцолж өгсөн байна. За тэгэхээр түрүүнээс хойш нөгөө ажил карьер ажил гэд би одоо дэлхүү яриад байсан маань энэ дээр бол батлагдаж гарч ирж байна. За ажил дээрх маш олон одоо үйл явдал драманууд ерөөхдөө бол болохоор байна манайхан. Тэгэхээр ажлын орчинд аль болох тайван илүү хүлээцтэй ухаалаг тий уян хатан байхыг бол сануулж байна. Ажлын орчин дээр одоо юу гэдэг өөрийнхөө сэтгэл хөдлөлийг аль болох одоо тэнцвэртэй байлгах, аливаа зүйл сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх тий. Дээрэс нь ажлын орчинд одоо даалт явуулга, даалт одоо ховж ив тий. Иймэрхүү зүйлийг нягтлж, шалгаж, эмэг цэгцэнд оруулах иймэрхүү зүйл дээр бол бас анхаарч өгөөрэй гэдэг зүйл гарч ийн. Ажлын орчинд одоо таны хараар одоо таныг муулах ч юм уу, буруу мэдээлэл таны талаар буруу мэдээллийг хин нэгэнд хүргэх, тий одоо гуйвуулах, ховж ивэнд хутгалдах иймэрхүү зүйл болох одоо иймэрхүү зүйлээс болж одоо тань дээр бас асуудлууд үүсэх үе гэдэг иймэрхүү өөрчлөлт бол бас ирж яваа харагдаж байна. Тэгээ мөн хүзэр маань бас доош харж буусан. Тийм учраас энэ ажил дээр ховж гаргаад байгаа хүн таны талаар одоо муулаад байгаа тий худлаа үнэ мэдээллийг ингээд тараагаад байгаа хүн эцсийн мөчөд бол ил гарч ирнэ гэж би бол тайлж байна. Яг тэгвэл мөн хүзэр маань өөрөө дээшээ гарчгаар бас их тодорхойгүй зүйл яваад идэг. Тэгэхээр ингээд доош харчиж байгаа юм чинь ямар тайж айцаа суллаарэ. Тэгээд
өөртөө итгээрээ өөрийгөө битгий хуураарай илүү одоо үннээрээ байж чадах юм бол энэ ажлын орчинд драма үүсгээд байгаа тэр хүн бол ил тод гарч ирэхээр байна шүү гэдгийг илэрхийлж байна. За дараагийн үзэр нь болохоор 6-гийн саваа гарч ирж байна. Тэгэхээр яг л энэ байна л да. Драма ажлын орчинд үүсэх нь энэ зүйл бол одоо юу гэдгийг та илүү тайван те одоо өмнөх янзаараа л байсан бол энэ драмагаас болж бас нэлийн даваа нухчаанууд тань дээр ирж гин, сорилууд ирж гин, нэлийн том өрнөлүүд, үйл явдлууд, өөрчлөлтүүд гарахаар байна. Одоо энэ таны тухай гараад байгаа цуурхал хов жив нь бол одоо таны ажлын орчинд дах одоо угаасаа халж ядчихсэн тий ачаалттай байсан тэр зүйл дээр гал дээр тос нэмэх гэдэг шүү дээ. Яг тиймэрхүү зүйл болох гээд байна. Ерхийн нөгөө процедурын алдаа гарах гээд байна тий. Таны одоо хяналтанд байсан зүйл ачааллаас болж одоо хяналтаас гарах төвхтөө байгаа дээр нэмээд энэ далд явуулага одоо энэ худал хуурмаг ховж ив иймэрхүү зүйлүүд бол бас гал дээр их тос нэмэх гээд байна шүү гэдгийг бас энэ дээр бол илтгэж байна. За энэ өөрчлөлт хизээгээр болохыг гэ timing oracle-с харахад бол few weeks буюу хэдхэн 7 хоногийн дараа яг энэ зүйл илэрч гарах гээд байна. Тэгэхээр та бүхэн маань энийг энэ видеогоо үзснийхаа хэдхэн 7 хоногийн дараа гэсэн үг шүү. За тэгэхээр энийг та бүхэн маань бас анхаараад авчаарэ. Тэгээд илүү сэрэмжтэй те илүү одоо гэрхай байгаарэ гэж хэлмээрээ. За тэгээд энэ бас дээрэс нь энэ хөдөө байгаа болохоор манайхаа энэ бичлэг маань нэлийн хөдөлгөөнтэй. Тэгээд би одоо бичлэгээ ингээд бас мэдрэхгүйгээр ингээд нааш цааш хөтлөөд байж магадгүй шүү. Тэгээд эдит бол орохгүй яагаад гэвэл хөдөө жаахан бороо оронгууд сүлжээ өмчөөд байгаа учраас эдит ерөөсө хийхгүйгээр шууд фул хийнгүүтээ нийтлэе гэж бодож байгаа. Дээрээс нь энүүгээр маш их амтэн шавж хорхоо зүгийн маш их яваад байгаа учраас миний дуу нааш цаашаа болох гинт ойрлож мөрлөх иймэрхүү юмнууд болж магадгүй шүү. Бас нилийн одоо тий адвенчур амар акшн бичлэг болох гэдэг. За тэгэхээр манайхан энэ бүхний учрыг нь бол ойлгочлоо. Та бүхнийг стресстүүлэх гээд байгаа, та бүхнийг бүрн авт хийх гээд байгаа, хазаалах гээд байгаа тэр сорил бүхний учрыг нь бол олчлоо шүү. Энийг gossip гар нэг ховч яриад байгаа нэг хүм байгаад байна. Тэгээ энэ маань бол та бүхэн өөрсдөө бас юу шүү өөрийгөө хуурахгүйгээр яг зөв одоо зарчмаа баримталж яваад бас үнэн мөрөөр явж чадах юм бол энэ хүн бол өөрийгөө илчлээд өөрөө гарч ирэхээр байна. За энэ үйл явдал бол өөрөө таны бичлэгийг үзснээс хойш few weeks буюу цөөхөн 7 хоногийн дараа л илэрхээр бол харагдчихээн шүү. Ингээд 8 сарын төгсгөл болоход 8 сар дуусгаад та бүхэн ямар төвшөнд хүрсэн байх вэ гэдэг дээр бол Two of Cups буюу яг хамтралын хайрын үзэр гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй энэ 2 дугаар группыг сонгосон синглчүүд маань бол хайраа олох, хайртай хүнээ олох, үерхэх, болцоонд явах, санал тавих, гэрлэх иймэрхүү үйл явдал болохоор байна. Сүнсний нэгдэл явагдахаар байна. За дээрэс нь гэр бүлтэй хостой хүмүүсийн хувьд бол яг энэ ажлын орчинд ерөнхий өрнөлөө бодоод тайлал хийхэд бол эцэст нь нэг юм та ойлгогдно, дарахтаа ажлын хамт олондоо, баг хамт олондоо өөрийгөө харуулж чадна, өөрийгөө ойлгуулна. Тэд бол одоо бүх үннийг мэднэ. Тэгээд өмнөхөөсөө илүү бат бөх бие биенээ хайрлах болно, бие биенээ ойлгох болно, та илүү хүлээн зөвшөөрөгдөх болно. Тэгээд өөрийн одоо хайртай хамтрагчаа олж чадна, одоо сүнсний найз нөхдөд олж чадна, хамтрагч түншээ олж чадхаар харагдчихээн. Баланс буюу тэнцвэрээ эргээд олж авч чадчихээн. Олон анхаарал донд илүү та дур булаам, илүү одоо бусны анхаарлын төвд илүү одоо коннекттэй илүү engagement хийсэн иймэрхүү зүйлүүд бол харагдахаар байна. За энэ бол үнэхээр гоё төгсгөл байлаа. За 8 сарын сүүлчээр та бүхэн маань болохоор vision board хийгэрэй гэж бас зөвлөж байна. Дээрээс нь vision board-тай болох юм байна. Хүслийн самбартай болох юм байна. Хүслийн самбаргүй хүмүүс маань бол хүслийн самбараа хийгэрэй гэж бас зөвлөж байна. Хүслийн самбар бол яг хийж чадаа түн дээрээ төвлөрөөд энергичүүлээд өөрөө бас түндээ итгэж чадах юм бол бүгд биелэх юм шүү. Тэгэхээр манайхан маань 8 сард хүслийн самбараа яагараа хийгэрэй. Хүслийн самбар дээрх одоо их зүйл чинь бол 8 сард бол биелэхээр харагдчихээн шүү.
За ингээд new day буюу шинэ өдөр шинэ эхлэлийг бол хийж чадах нэ. Та бүхэн маань яг энэ дээр full өдөр маань анх эхлэхэд ингээд доошоо харж эхэлж ийсэн тий. Нэг л хөдөлж чадахгүй, тухтай бүстэй байгаад урагшилж чадахгүй, нэг явцгүй тий. Айцтай одоо risk чинь манайхаа эсэргүүц юу лээ эргэцүүлэл манайхаа рискийг хэлээд өгөөрэй. Одоо нэг эдитгүй учраас за рискээр нь ярьчих тий. Санахаарай ли. Илүү рискээ ботсон тий. Яг ийм байсан хөдөлгөхгүй урагшлахчгүй хойшлохчгүй байсан бол яг 8 сарын төгсгөл гэхэд та аль хэдийн урагшаага хідэн алхам алхчихсан шинэ эхлэлийг шинэ аян замдаа гарчихсан ийм гайхалтай хөдөлгөөн хийж эцэст нь чадах нь байна. Ингээд 8 сар бол яг л кино шиг тий маш ийм том үйл явдал болсон өөрчлөлт хийсэн урагшаа алхаж чадсан шинэ алхмыг хийж чадсан ийм гайхалтай сар болох нэ. За ингээд мэдээж бичлэг маань болохоор өөрөө нэмэлттэй байгаа. За нэмэлтээр нь болохоор юу харж өгөх вэ гэхээр энэ удаагийн одоо сарын төлөв байдлынхаа уншлагыг арай өөрөөр хийж байгаа. Ерөнхийдөө нэгж талбарууд дээр төлөв байдлаар нь хийж зөвлөгөөтийг хийдэг байсан бол ерөнхий энергийн төлөв үйл явдал өрнөлийг яриад за нэмэлтээрээ болохоор талбаруудыг бол оруулж өгсөн байгаа. За тэгэхээр нэгдүгürt мэдээж ажил карьер дээр 8 сард ямар ахиц ямар боломжууд гарч ирэх вэ? Тэр боломжуудыг хэрхэн ашиглах вэ? Тэ ажил карьер дээр ямар байх вэ гэдгийг харж өгье. Дээрээс нь синглчүүдээ болон хостой хүмүүсийнхаа хайр дурлалын энергийг нь харж өгье. Мөн дээрээс нь мөнгө санхүү 8 сард яг хэрхэн өөрчлөгдөх вэ? Шинэ орлого боломжийн суурь тавигдахаар байна уу? Яахаар байна? Тэ юун дээр илүү анхаарах байна гэдгийг харж өгье. Дээрээс нь яг таны дотоод ертөнц, таны сэтгэл зүй, таны intuition зүүн совин яг ямар байх талаар харж өгье. Тэгээд хувь хүний хөгжил талаас нь бас тань зөвлөгөөнүүдийг харж өгье. Ингээд 8 сарын турш таны хийх алхмуудын үр дүн ямар байхаар байна гэдэг төлөвийг нь тус харж өгье. За ингээд 8 сар бол гайхалтай сар байх нь маш адал явдалтай халуухан сар болох нэ. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Нэмэлтээ авахар бол нэмэлтээрээ уулзцаа. Ингээд 3 дугаар группийн маань уншлагатай тавтай морилно. Та бүхэн маань мэдээж энэ улаан хөрөнгөтэй элгийн чуулгыг сонгосон байгаа. За тэгэхээр 8 сарын ерөнхий төлөв байдал энергийн хувьд ямар байх вэ гэдэг дээр strength үзэр маань доош харж басан байна. За тэгэхээр аль болох та бүхэн маань өөртөө итгэл бас сулрах шинжтэй. За дээрэс нь жаахан ерөнхийдөө сул дотоод хүч бас сулдсан. Ерөнхийдөө энерги алдсан, итгэлийн алдсан. Иймэрхүү байдалтай байх гад байна. За дээрэс нь Knight of Cups бас урван харж буусан. За тэгэхээр сэтгэл их шаналлах, өвдөх тий жаахан хуурам мэхлэлт ч юм уу иймэрхүү зүйлтэй тулгарх иймэрхүү энерги бол дамгаалаад байна. Тэгэхээр одоо хостой үерхчээс хүмүүс маань салах ч юм уу хостой хүмүүс маань ерөөдөө төр зур болон урт хугацаанд ч юм уу те ерөөдөө нэг жаахан бие биенээсээ холдох төр зур салалт хийхтэй иймэрхүү зүйл бас тохиолдохоор харагдаж байна. Зүрх их өвдөх гээд байна, сэтгэл өвдөх гээд байна тий. Үүнээсээ болооч тэр өөртөө итгэлгүй болох тий. Дотоод хүчгүй болох, жаахан бууж өгөх гээд байх ч юм уу тий. Ерөнхийдөө нэг жоохон ямарсан, жаахан шаналсан иймэрхүү сар болох гээд байна шүү. За бас retreat үзэр гарч ирсэн. Тэгэхээр дотоод сэтгэл зүйн яг одоо дотоод хүний гэсэн үг. Та бүхэн маань илүү дотоод аялал маш их ийм төлөвтэй сар байгаад байна. За тэгвэл 8 сард анхаарах 8 сард танд ирж байгаа сургамж сорилын хувьд болохоор Air of Sword гарч ирсэн байна. Тэгэхээр гадны болон дотоодын нөлөөлөлтэй маш юм хязгаарлалтууд маш их байгаад байна. Өөрийнхөөрөө байж чадахгүй, өөрийнхөөрөө шийдвэр гаргаж болохгүй, дүрм журамд баригдсан, хин нэгний үзэл бодолд баригдсан, дамаа одоо нөгөө бусдаас их хамааралтай байх гад байх магадлал өндөр байна. Одоо би ийм хувц өмсчүүл хин нэг юу гэж хэлэх вэ? Би ингэж хэлчихвэл хин нэг нь юу гэх бол те гих мэтлээ ингээд өөрийгөө төлхөө боосон, хаасан
өөрийнхөө үйлдэлүүдийг ингэж хянсан тий ингээд эцэст нь яг ингээд одоо энэ хүлэгдсэн бүсгүй байгаа шүү дээ тий яг энэ шиг өөрийгөө бодлоо хязгаарлсан бодлороо сөрөг бодлууд одоо сөрөг зүйлс бодсоор агаад ингээд яг бодит түүнийгээ бодит болгож өөрийгөө юм хязгаарлаж хаасан иймэрхүү байдал болох гээд байна. Тэгээд магадгүй одоо өөрийгөө ингэж хүлж хайчаад энэ хүлээснээсээ хэрхэн яаж гарах вэ гэдэг иймэрхүү сорил ирж байгаа болов уу гэж би бол тайлж харагдаж байна. Илүү одоо айдас төгшүүр өөрийнхөө айдсандаа гэсэн үг. Травманаас үүсэлтэйч бай, өөрийн одоо үзэл бодол те буруу итгэл үнэмшлээсээ үүсэлтэйч бай. Янз бүрийн ийм юунууд байгаа гэдэг манайхаа нэг юм айдас л байгаа гэдэг айдас хүч тийм өөрийгөө автаж одоо цааш хөдлөхгүй яг нэг газраа юм цогсон байдлаас хэрхэн гарах вэ гэдэг ийм сорил харагдаж байна. Тэгээ бас дээрэс нь итгэл алдарсан байна. Хин нэгэн тусламж хин нэгнээс авч чадахгүй хүчгүйцэн. My God, ягаад ийм хүнд инээр гараад байгаа юм бэ? Энэ гараа. Strength үзэр яг энэ хоёр чинь адилхан байхгүй юу? Ерөөхдөө утга нь бол их төстэй гэсэн үг. За, ийм л сорил энэ бол өөрөө мэдээж хорон ертөнцөөс өгж байгаа таны сорил. Тэрнээс ч таны амьдрал байнгын юм байна гэсэн үг биш. За дараагийн хөзрөн нь болохоор сорил сургамж дээр болохоор Tree of Wands маань уруу арч буусан. Тэгэхээр ерөөхдөө гэрээсээ хоол нүүх, гадагшаа дотгошоо их явах гэж байгаа хүмүүс байгаа байна. Гэхдээ гадагшаа дотгошоо явах гэж байгаа ч вэ, гэр орноосоо түр нүүж байгаа ч вэ, хөдөө гадаа явж байгаа ч вэ, тэ эсвэл эсэргээрээ манайхаа гадаадд байсан хүмүүс маань гэртээ ирэх шинжтэй. Гадаадд байсан хүмүүс маань гэртээ ирэх эсвэл эндээ байсан хүмүүс маань холын аян замд гарах иймэрхүү төлөвтэй. Энэ маань болохоор миний бодлоор бас энэтийг хоршиж орж ирж байна. Тэгэхээр магадгүй хостой хүмүүс маань холын зайнаас олж одоо муудалцах тий сэтгэл зүрхүүдээ одоо шаналгах, хитрхийх зовних тий тэрнээс олж муудалцснаас олж бас зайгаа барих, салах тий иймэрхүү зүйл бас тохиолдох гээд байна. Холын зайд нэлээд хамааралтай юм байна шүү. Тэгэхээр голцоо холын зайд байгаа хосууд эсвэл одоо юу гэдгийг хамтдаа байгаа ч гэсэн нэг нь хол нэг тийшээ явж байгаа. Иймэрхүү зүйлээсээ болж маргалтж байгаа тий хосын харилцаа бас тодорхой хэмжээгээр урт болон богино хугацаагаар салж байгаа ч юм уу иймэрхүү зүйл бас тохиолдохоор харагдаад байна. За тэгээд бас нэг сургамж дээр болохоор truth гэдэг хүсрэг буусан. Тэгэхээр хол газар явж байгаа ч бэ, хоорондоо төр зур салж байгаа ч бэ, зүгээр ямар нэгэн байдлаар үнэн гэдэг зүйл, зөв гэдэг зүйл, зөв замаар л явж чадах юм бол бүх асуудлууд шийдэгдэнэ. Тэрнээс ч илүү их хаалгууд нэгдэнэ. Тэрнээс ч илүү шагналууд ирнэ. Тийм учраас манайхаа зөв замаа одоо жанжин шугамаа зөв байлгаарай, үнэн байлгаарай гэдэг ийм анхааруулах үзэр ирж байна. Тэгээ үнэн байж чадахгүй эсгүй гэдэг дээр бас хорвоо ертөнц сорих гээд байна. За ийм сурамж сорилууд байгаад байна шүү манайхаа. За тэгээд 8 сар та бүхэнд анхаарах зүйл, анхаарах одоо шинж тэмдэг тохио гэдэг дээр болохоор балансын хүзэр буюу Two of Pentacles маань уруу харж буусан байна. Тэгэхээр анхаарах зүйл бол балансаа тэнцвэрээ алдахгүй гэдэг дээр анхаараарай. Дээрэс нь бас нөгөө мөнгө санхүү дээр гэсэн үг. Буруу одоо хөрөнгө оруулалт хийх, хэрэггүй зүйлд хэтэрхийх, алсын хараа төлөвлөлтгүйгээр бас мөнгө зарцуулах тий иймэрхүү зүйлээр анхаараарай. Ингээд одоо санхүүгийн хямралд орох үе тий дээрээс нь сэтгэл зүй ер нь амьдралынхаа бүх талбаруудад тэнцвэрээ алдах үе. Хит нэг зүйл рүү бити туушраарай, хит нэг зүйл рүү одоо бити хэлбэгээрэй гэдэг ийм саналга ирж байна. Энэ бол анхааруулгаар орж ирж шүү. За дараагийн анхааруулах зүйл болохоор Ace of Wands гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань бол ямартай ч шинэ эхлэлийг хийж чадах нь, ямартай ч шинэ аян замд гарах нь, амьдралын шинэ аян зам, шинэ мэдээ сонсох нь, шинэ алхмуудыг хийх нь, илүү бүтээлч байж чадах нь, шинэ өөрсдийн гэсэн одоо зорилготой, одоо хүсэл эрмэлзэлтэй тий шинэ пашнтай илүү одоо урам зоригтойгоор эхлэлүүдийг бол хийж чадах нэ. Тэгээ маш гоё юм чаленж буюу одоо ямар нэгэн сорилтуудыг бол маш гоё хүлээн зөвшөөрөөд түүний өмнө одоо сорилтуудаа гоё даваад дамаа одоо энэ гарсан энэ сорилтуудаа бол маш урам зоригтойгоор шинээр одоо төрчтэй шинээр алхаж илүү одоо зоригтойгоор аз жаргалтайгаар урам зоригтойгоор туулж болж чадхаар байна. Ингэснээрээ та бүхэнд бол маш том өсөлт бол бий болж байгаа юм байна шүү.
За Look to the Star хөзөр маань уруу харж буусан. Тэгэхээр та бүхэн маань болохоор илүү одоттой, сартай, гаригстай маш сайн ярилцаарай, тэднийг ажиглаарай, тэднээс энерги аваарай гэдэг ийм анхааруулга гарч ирж байна. Та бүхнийг 7 бурхандаа одод мичиттэй, нар сартайгаа ярилцахгүй байна, тэдгэрийг тоохгүй байна, ажиглахгүй байна. Тэдэнтэй холбоо тогтоохгүй байна гэдэг ийм дохио анхааруулга ирж шүү. Тэгээ та бүхэн бол энэ 8 сард илүү гоё астролог астрологи эсвэл одоо илүү гоё гариг ирэхс хорвоо ертөнцтэй бас гоё холбогдоорой гэдэг ийм мессежийг бас хүргэж байна. За энэ дээр болохоор бас watch a movie гарч байна. Тэгээ маш гоё ийм халуун кофегаа, халуун цайгаа, бааху цайгаа гоё тавиад амтнтай бол амтнаа илээд бүгдээр амар гоё цувралууд үзээрээ өөртөө хэрэгтэй өөрийнхөө амьдралын одоо сэдв ямар сэдвийн кино үзмээрэн таны амьдралд яг ямар асуудал болж байна тэр сэдвийнхаа одоо хүрээнд гоё кино үзээ тэндээсээ сургамж авах иймэрхүү зүйлийг бас хийгэрэй гэдэг ийм тохиог өгч байна. Энэ бол анхааруулгаар орсон шүү. Тэгэхээр манайхан бас айл болох боломжоор хэрэгжүүлээрээ маш том өөрчлөлт ирнэ шүү. За home хөзөр гарсан. Тэгэхээр гэр орондоо анхаарал тавиарай. Анхаарах зүйл дээр home орж ирж байна. Тэгэхээр зүгээр наад захын шууд утгаараа бол гэр орныхоо ус тогийг хянаарэ, цахилгааны аюулаас болгоомжлоорой, ус алтхаас сэргийлээрэ, өөр одоо яадгийн гэр орноо төгчгүй яваад өгөх ч юм уу, иймэрхүү зүйлээс бас сэргийлээрэ гэж шууд утгаараа орж болно. За нөгөө талаараа болохоор энэ 8 сард боломж нь байдаг бол бас одоо өөрсдийн гэсэн гэр орноо бас тавхнуулаад аваарэ. Гэр харахын одоо өөрийн гэсэн гэртэй болоог бол гэр орондоо хөрөнгө оруулалт хийгээрэй дээрээс нь гэр оронтой хүмүүс маань болохоор гэр орныхоо дотоод тохижилт дээр бас анхаараарэ гэдэг ийм анхааруулгууд орж ирсэн байна. За дараагийн асуулга нь болохоор 8 сард та бүхний маань аль талбар дээр түлхүү одоо том өөрчлөлт болох гэдэг гэдэг асуулга байгаа. За энэ дээр бол бас ажлын талбар хөндөгдөж байна. За honest work гэдэг ажлын талбар хөндөгдөж байна. Тэгэхээр ерөөхдөө бол ажилдаа илүү үнэнч байгаарэ, үнэнчээр ажиллаарэ. Таны одоо хийж байгаа ажил заавал дарга зэрэг байх албагүй. Заавал одоо glamour буюу одоо юу гэдэг олонний өмнө гардаг нэр хүндтэй одоо өөр юу гэдэг албан тушаал зэрэг хэрэгэм их өндөртэй заавал тийм ажил хийх ямар ч албагүй. Заавал тийм байх албагүй. Одоо юу гэдэг зүгээр таны хийж байгаа ямар ч төрлийн ямар ч ажил байсан танд туршлага гэдэг зүйлийг та тэр зүйлээсээ авч идэг. Ирээдүйнхаа том зорилгынхаа, том ажлынхаа, том төслийнхаа одоо төсөлтөө хэрэгтэй тийм туршлагыг бол тухайн ажлаасаа олж авч идэг юм шүү. Тэгээд амжилт гэдэг зүйл бол өөрөө процесс гэдэг. Процессуудын туршлагуудын нийлбэр байдаг болохоос одоо хурдан гинт баяжих маш хурдан хугацаанд баяжих, хурдан хугацаанд хөрөнгөтэй болох, хөрөнгөчих, хурдан хугацаанд дарга болох, ахлах болох гэдэг зүйл өөрөө амжилт биш шүү. Амжилт гэдэг зүйл бол өөрөө процессуудын нийлбэр юм шүү гэдгийг бол илтгэж байна. Тэг үнэнчээр сэтгэлээсээ ингээд ажиллаарэ. Ямар ч ажил байсан гол нь. Заавал ингээд офс суудаг гоё цэвэрхэн ажилтал би үнэнчээр гоё сайхан ажиллана. Тэрнээс ш одоо юу гэдгийг төр зур та бүхэн маань одоо юу гэдгийг төр зур зүгээр зөөгч хийж ийл та. Тэнгүүд энэ зүгээр л зөөгч юм чинь яаж хийж байгаа л цалингаа аваад ингэс хийж байгаа л цаг нөхцөөж байгаа л цалингаа авъя гэдэг зүйл дээр төвлөрөх биш, илүү үнэнчээр, илүү сэтгэлээсээ ажиллаарэ. Эндээс олж авж байгаа тэр сэтгэлийн энерги чинь таны ирээдүйн тэр зөөгч хийж байгаа рестораны захирал болох магадaltaй Ирээдүйн тэр ресторанаас ч илүү рестораны одоо босс болох боломж танд тэр боломжийг тэр зөөгчийн ажлаасаа та олж авах боломжтой шүү гэдэг иймэрхүү мессежийг бас өгч байна. За дээрэс нь page of sword маань доош харж буусан. Тэгэхээр энийг sword буюу энэ оюун бодол санаа, энэ төсөөлөлтэй энэ бодол өөрөө ерөөсө тунгалаг байх хэрэгтэй шүү гэдгийг бас анхааруулж байна нэг талаараа. Нөгөө талаараа болохоор ямар нэгэн таагүй мэдээ. Таны одоо бодож санджиснаар аливаа зүйл болохгүй байх ч юм уу эсвэл жаахан таагүй мэдээ хүлээж авах дээрэс нь таны төлөвлөгөө жаахан нуурах ч юм уу төлөвснөр юм явахгүй байх ч юм уу иймэрхүү зүйл бас болох гэдэг наа. За тэгээ энэ маань болохоор өөрөө бас энтэй их холбогдож байна. Бүгдээрээ амар гоё эерэг зүйлээр төлрөөд тэгээ бодол оюунаа их гоё цэвэрхэн цэнгэг тунгалаг байлгамаар байна. Одоо яг энэ урд уурсж байгаа гоё гол шиг голын ус бол маш гоё юм өөрөө өөрийгөө цэвэршүүлдэг өөрөө өөрийгөө
энэ урсгалаараа гоё ингээд илүү тунгалаг болгож идэг ийм гоё зүйлшүүд тий гол гэдэг. Тэгэхээр яг энэ голын урсгал шиг өөрийнхөө муу бодлуудыг гоё явуулаад, урсгаад, арилгаад өөрийгөө цэвэршүүлэх хэрэгтэй байна манайхаа. Ийм мессеж ирж байна. За дээрэс нь ямар нэгэн таагүй мэдээ хүлээж авах гээд байна. Ажлын орчинд байж болно. Бас энэ хайр сэтгэлийн орчинд байж болно. Яагаад гэвэл дараагийн үзэр маань болохоор өөрөө Queen of Cups маань бас доош харсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол амьдрал гэдэг өөрөө босоотой, унаатай тий иймэрхүү зүйл байгаа шүү дээ. Даваа нухчаанууд өөрсдөө сорилт олж орж ирдэг. Энэ бүхний цаана дандаа бэлэг таныг хүлээж идэг. Тийм учраас ерөөхдөө ирж байгаа энэ дайралтуудад илүү ухаантай, буур суурьтай. Тэгээ хамгийн гол нь жаахан уналтын үед юу тус олдог вэ гэхээр манайхаа маш гоё үнэн, маш гоё зөв зүйл тус олдог. Ерөөсөө зөв байх хэрэгтэй юм байна. Зөвөөр л явж байхад тий арт нь гарч чадна гэдэг иймэрхүү зүйлүүд, иймэрхүү бодлоо, жанжин шугамуд, зөв бодлоо, зөв итгэл үнэмшлүүд хамгийн их чухал болдгийн шүү. Тэгэхээр чухал тус болдгийн шүү. Тийм учраас манайхан нэлээд хүчтэй байгаарэ. За дараагийнх нь болохоор Queen of Cups гарч ирсэн. Тэгэхээр сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн жагн докторгүй итгэл алдрах гэдэг. Тэгэхээр манайхан маань энэ дээрээ бас бэлтгэлтэй байгаарэ. Чиглэлж байгаа эндээсээ болж алдагдах гэдэг. Энэ маань өөрөө сорилж болж орж ирж байна. Тэгээ сургамжч болж орж ирж байна. Ийм байгаад байна. За дээрэс нь дараагийн гарсан үзэр маань болохоор 7-гийн саваа гарч ирж байна. За тэгэхээр яг энэ сорилтуудын дайралтуудын үед та яг ямар байх ёстой вэ гэдэг хамгийн гол одоо гарцчихна гэсэн үг шийдэл нь. Ерөөсөө итгэл өөрөө өөртөө итгэх хэрэгтэй, хүчтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө нэгээхэн сүүдэртэй нүүр тулах хэрэгтэй. Ирж байгаа сорилтуудтай нүүр одоо цухтаах биш. Бас бууж өгөх биш. Илүү ойлгоод, хүлээн зөвшөөрөөд, нүүр тулаад, түүнийг хүлээн зөвшөөрөөд тэгээд маш гоё юм зөөлнөр давж гарах ийм илүү зоригтой, өөртөө итгэлтэй байгаарэ. Тэгээд өөрөө өөрийгөө хамгаал, тий? Жанжин шугамаа даага. Чаленжид дайнд тулаанд ор тий тоглогч нь бай. Энэ дээр одоо player буюу тоглогч гэсэн ийм хүзэр байгаа шүү дээ. Тоглогч нь бай. Нэмэр хүнд уншлага байна 3 дахь группийн. Та бүхэндээ би маш гоё инспирэшнийг нэмэлтээр бэлтгэе. Гарц гаргалгаануудыг нэмэлтээр би та бүхэндээ гаргаж өгье. За ер нь бол дайралтууд давталгаанууд л харагдаад байна. За окей. Энэ бүхэн хизээ болох вэ гэдгээр sooner than expected. Ерөөхдөө маш ойрын хугацаанд гэсэн үг. Бичлэгээ сонсоод тий ойрын хугацаанд ерөөхдөө сорилтууд ирж ийн. Амьдралын сорилттой бол ганцхан та бүхэн тулгардаггүй, биеж тулгардаг тий бүгд л тулгардаг. Тийм учраас энэ харин ч энэ уншлагыг одоо сонсож байгаа та бүхэн маань илүү юу байгаарэ? Адтай гэж бодоорой. Ямар ч байсан сорилтууд ирж байгаа юм байна. Би тэгэхээр наана нь өөрийнхөө сэтгэл зүг бэлдээ, тий? Бусад одоо гаргалгаа гарцуудаа сонсоод авъя гэдэг ч юм уу ийм байдлаар маш гоё хөнгөнөр хүлээж аваарай. Гэхдээ энэ ирж байгаа сорилтууд манайхаа гэхдээ тийм амар зүйл бол биш штэ. Битгий хүн дээр тусгаж аваарай. Би бас өөрөө seriously ингээ ярьсан байж магадгүй шүү. Энэ бол зүгээр л нэг үйл явдал процессын ийм сорилтууд учраас одоо юу гэдгийг бүр ийм муухай dark deep те юм өхөл харцал ч юм уу тийм амар зүйлүүд бол биш шүү манайхаа. За тэгээ эн чин сонсож байгаа одоо нийт массынхаа энергиээр явж байгаа учраас манайхаа бас хитрхи өөр дээр нүүр юу одоо өөр дээрээ хүлээж аваад сэтгэлээр унаад ингээд бүү юм битгий болоорой манайхаа. Ер нь бол манай монтараг үздэг үзэгчд бол би заавал ингээл нуршаал яриад байлгүйгээр угаасаа ингээ ярих гээд байгаа юмыг шууд ингээд ойлгочдөг тийм. Яг тийм нь бол над дээр бол амар мэдрэгддэг шүү. За ингээд энэ бүхэн сорилтууд ирээд эцэст нь ингээд 8 сарын төгсгөл дээр та бүхэн маань яг ямар төвшөнд очсон байх юм бэ? Юу болох юм бэ гэдэг энэ уншлаган дээр болохоор Two of Swords маань доош харж буусан байна. Тэгэхээр сорилтоо бол маш амжилттай давж гарах нь нэ та бүхэн үнэн гэдэг зүйлийг олж харж чадах юм байна. Төлөвлөлт төлөвлөгөө зорилго эцсийн одоо өөрсдийнхөө амьдралын мөн чанар гэдэг зүйл, амьдралын аз жаргал гэдэг зүйл яг хаана байдгийг бэ гэдгийг ойлгож авах юм байна.
За дээрэс нь өөрсдийнхөө энерги орон зайг цэвэрлэж авч чадах юм байна. За энэ салалт гэдэг зүйл бол өөрөө яг үнэндээ одоо юу гэдгийг танд юм хэрэггүй байсан л нэг энерги байсан байхгүй юу тийм ээ. Тэр зүйлээсээ салж ангижирч ийн гэдэг чинь таны энерги илүү цэвэрлэгдэх юм байна. Цэвэрхэн энергитэй байх тусмаа таны эргэн тойрон тань дээр ирж байгаа татагч байгаа зүйл илүү гоё цэвэрхэн тунгалаг зүйл байна. Тийм учраас өөрийнхөө энэ 8 сарыг дуусгаад те өөрийнхөө орон зай болон өөрийнхөө орчмын өөрийнхөө дотоодын бүх энергийг бол маш гоё цэвэрлэж чадах юм байна. За дээрэс нь болохоор masculine energy гараад ирсэн байна. Тэгэхээр нарнаас их энерги аваарэ. Нар танд туслах юм байна. Илүү эрттэй, зоригтой, те эрчим энерги өндөртэй болох юм байна. Анх эхлэхэд те манайхан ийм strength үзэр маань доошоо арччихсан те ийм байхад бол 8 сарын төгсгөл гэхэд маш том гоё masculine буюу одоо энерги эрэгтэйлэг энерги те энэ эрэгтэйлэг энергийг бол маш гоё сайхан нөхөж авч чадсан байх юм байна. Илүү зоригтой, илүү эрчтэй, хиймэртэй, цогтой, золбоотой, хүчтэй ийм болсон байж чадах юм байна. За тэгээ маш гоё том өөртөө ийм өөрчлөлтийг хийж чадсан болох юм байна. За ингээд хамгийн сүүлийн хөзөр нь бол ascension те маш том өсөлтийг хийж чадсан байх юм байна. Амьдралынхаа те талбарууд дээр бол гайхалтай сайхан оргил үе дээрээ гайхалтай сайхан өсөлтийг өв шимийг хүртэж чадах юм байна. Мэдээж нэг хаалга хаагдахад бол дараагийн хаалга нэгддэг. Нэг том сорилын ард бол маш том бэлэг байж идэг. Тэр бэлгийг хүлээж авах үүд хаалгаа нээж чадах юм байна. За ингээд 3 дахь группийнхандаа зориулаад нэмэлтийг нь хэрхэн хийж өгөх вэ гэдэг дээр болохоор за мэдээж энэ олон сорилтууд бол ирж байна. Энэ дээр хэрхэн сэтгэл зүгээ бэлтэх вэ? Энергийн хувьд ямар бэлтгэл хийх вэ? За энэ сорилтууд дээр хамгийн гол гарц гаргалгаа шийдлүүд нь ямар байна вэ гэдгийг харж өгье. Дээрээс нь мэдээж ажил карьер ямар ахицтай байх нь ямар боломжууд гарч ирэх нь те тэр боломжуудаа хэрхэн ашиглах вэ гэдгийг харж өгье. За хайр дурлалын сэдвүүдийг нь бас харж өгье. Синглчүүдтэй болон хостой хүмүүсийнхаа хувьд хайр дурлалыг нь харж өгнө. Мөнгө санхүүгийг нь харж өгнө. Эрүүл мэндтэй цуг харж өгье. За дотоод ертөнд сэтгэл зүй intuition буюу зүүн совин тал дээр нь харж өгье. За тэгээд хувь хүний хөгжлийг нь 8 сард ямар байх вэ харж өгье. Тэгээ 8 дугаар сарын турш та бүхний авсан алхмуудын үр дүнгийг нь үр дүн ямар байх төлөвтэй вэ гэдэг тэр төлөвийг нь бол бас харж өгье. Тэгээд нэмэлтээр болохоор би яг энийг нь харж өгье гэж бодож байна. Энэ дээр байсан да. Арайс only юм байна. Queen of Cups маань хачив. За манайхаа би хөдөө яг хээр хийж байгаа учраас энэ зураг авалт маань жаахан тиймэрхүү болсон байж магадгүй. Энэ хараа Knight of Cups болон Queen of Cups хоёулаа доош харж буцсан. Та бүхний маань сэтгэл зүй яг юунд зовних гээд байна те? Яаж шархалах гээд байна? Яг энэ дээр нь бас нэлээд тодруулгуудыг авч өгье. Тэгээ эндээс одоо гарц гаргалгаа энэ энергийг бас өөрчилж болно манайхаа. Хувь тавилан ерөөсө зурагдсан зүйл болдоггүй. Энэ зүйлийг бол бүгдээрээ хувиргаад илүү эерэг болох тэр шийдлийг нь бас олж харъя гэж бодож байна. Ингээд 3 дугаар группийнхандаа 8 сард амжилт хүсье. Тэгээд нэмэлтээрээ бүгдээрээ уулзцгаая. Тэгээ нэмэлтээ авахыг хүсвэл угаасаа манайхан мэдчихэж байгаа. IG болон Facebook-ийн чатаар нэмэлт авъя гэдээ ороод ирэхэд болно.